Японы Фукушима атомын цэглэгээ станцын аюул дэлхийн атомын энерги ашиглагч орнуудыг цочроосон, сэрэмжлүүлсэн хэрэг болоод байгаа юм а. Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага хамгийн сүүлийн үеийн Японд улсан атомын аюулаас сэрэмж авч, атомын цэглэгээ станцын реакторуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахар болсон юм а. Өнгөрсөн даваагаар ихт олон улсын атомын энергийн байгууллагын дарга Юкия Амано, Винд улсын сайд нарын уулзалтын үеэр дэлхий дээр байгаа 440 атомын цэглэгээ станцын аюулгүй байдлыг нарийн хянаж шалгалт хийхийг уриалсан байна. Бид бүх атомын цэглэгээ станцын аюулгүй байдлыг системчлэн хянах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнийг гишүүн орнууд өөрсдөө зохион байгуулах шаардлагатай. Гэхдээ олон улсын атомын энергийн байгууллагаар шалгалт хийлгэхэд ч гэсэн бид татгалзахгүй. Шалгалтын гол зорилго нь байгалийн аюулт үзэгдлээс жишээлбэл цунами, газар хөдлөлт, үер зэрэгээс хамгаалсан хамгаалтыг сайн барихын зүйтэй. Олон улсын атомын энергийн байгууллагын 151 гишүүн орны төлөөлөгчид эрх баасан гарыг хүртэл цөмийн захилгаан станцын аюулгүй байдлыг хангах талаар хэлцэх юм а. Оросын холбооны улс олон улсын атомын энергийн байгууллагаас гаргасан шийдвэрийг хууль ёсны болгохоо мэдгдсэн юм. Харин холбооны бүгд найрамдах Герман улс Японы Фукушима атомын цэглэгээ станцын аюулаас сургамж авч 2022 он гэхэд атомын эрчим хүч ашиглахаас татгалзахаар болсон юм а. Итали улсын ард түмний санал асуулгаар атомын эрчим хүч хэрэглэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч олон улсын атомын энергийн байгууллагын даргын мэдэгдэж байгаагаар ихэнх орнууд Фукушимагийн аюулыг үл тон атомын эрчим хүчний хэрэглээгээ зогсоохгүй юм байна. Allerdings auch nach den Vorfällen in Fukushima an der Atomenergie festhalten.